Монголын зөв хөлөг гэж байна. За ингээд Бээжин аялал руу урагшаа хамгийн нийтдээ яасан гэж бид нар цагаан адараа өмнө говьосоо шууд цагаан адараа дамжаад Бээжин явах маршрутыг энэ удаа сонгосон. Тэгээд нөхөр маань болохоор одоо Солонгост байгаа. Солонгосоос шууд Бээжинд бид нартай уулзна. Харин би болохоор эндээс заяа би өөрөө ч явж үзээгүй. Бас дагуулж явж байгаа 12 хүн маань бас нэг ч удаа Бээжин явж үзээгүй. Нэг ч удаа баг ингээд иймэрхүү замаар ингэж явж үзээгүй. Ийм хүмүүсийг ингээд дагуулад явна гэдэг миний хувьд та маш том хариуцлага. Ерөөсөө яваа явдал миний тарих ерөөсөө амраагүй. Маш их судалгаа хийсэн. Яаж дамжиж хэдэн ёоноор яаж Бээжин орох ингээ бүх юм ингээд бүр яван явтлаа судалсаар агаад тэгээд л ямар ч гэсэн ингээд зориг гаргаад хүмүүсээ дагуулад явсан. Энэ бол миний хувьд маш том челленж байлаа. За би тэд цагаан адар хил гараад 50 цогцолоор машина тавиад цаашаа Баян нуур руу такси даад Баян нуураасаа Хөх хот руу богоондоод Хөх хотоос Бээжин рүү богоондоод ингээд нэлээд баг 4 орчим дамжаад ямарсан Бээжин хүрсэн байгаа. За тэгээ ер нь бол ингээд одоо орчин цагт бол нэг Google Maps тэгээд Translate байхад бол ерөнхийдөө бол хаа явах болцсон юм байна. За тэгээд бид нар нөгөө Бээжингийнхэн том зогсоолдоо яг үнэндээ бол нэр үнэхээр өстэй нэр body lounge за тэгээд нөгөө хэрглэж олох, ашиглаж олох бүх юм ашигласаар агаал тэгээд заста Бээжин ороод нөхөртөө хатгуулаад өгчвөл би одоо тархиас та унтраандаа гэж одоо л өстэй нэр энэ олон өмнө хүмүүсийг төөрүүлчүүл яана, буруу явуучвал яана гэж өстэй үнэндээ миний тархи үнэхээр амар ажилласан тэгээд өстэй Бээжингийн том зогсоол дээр нөхрийгөө олж аваад л өстэй нэр хамаг тархи хамаг юм унтрааж өстэй амарсан. Манай үний хувьд ч гэсэндээ ингээд Солонгосоос Бээжин лөө угнаас Солонгосоос шууд Монгол руу ирэх одоо буцах онгоцны плетээ бичүүлсэн байсан боловч цаг хугацааны үед айгуу давчуулсан болохоор шууд Бээжин лөө буух одоо плет болгож хувиргаад тэгэл бас Бээжин дээр буугаад нөгөө метроны учрыг олох гээд манай үний хувьд бас амар том челленж байлаа. Тэг ерөнхийдөө энэ аялаар бол бид хоёроос маш олон зүйлсийг сурсан. За тэгээд бид ямар ч гэсэн Бээжиндээ би бинийгээ олж авч уулзаад апартмент руугаа яваад ер нь энэ удаа бас нэг бидний нэг алдсан зүйлс дараа бол анхаармараа зүйлс бол ерөө апартмент юм уу буудлаа одоо метроны буудалтай маш ойрхон захиалах хэрэгтэй юм билээ. Бид нар болохоор нэлээд зайтай бараг километр гаруй алхдаг тийм газар нөгөө нэг апартментнээ захиалсан чинь ер нөгөө өдөржингөө өдөр үзэж байгаа л орой ингээд харихын тулд нэлээд алхаж ээж харахаар бас нэлээд жоохон юм ядрал үүсчихсэн. За тэгтээ бол тажгүй байсан. За тэгээд ямар ч гэсэн нэг сайхан хоолж аваад апартменттэй ачаа бараагаа оруулаад ус цасандаа орж аваад эргээд бид нэр шөнийн хотыг үзгээр гарсан. Тэгээд нөгөө зуулчдын аягүй очдог тэр нэг цагтай юм гудам байд юм байна. Ерөнхийдөө маш том юм урт юм мөчлөгээтэй тийм үзүртэй тийм том гудмаар нэрийг би одоо санахгүй байна. Ямар ч гэсэн шөнийн Бээжин үзгээр бид тэднийг гараад сайхан салхилчаад эргэж ирээд тэгээд маргаашийнхаа аялал сайхан амраад бэлтгэсэн байгаа. Хэдээ үгүй ханч үгүй тоо. За Бээжинд ирсэн 2 дахь хоног. Одоо надад бид Universal үзье. Цагаан уучаад одоо гарлаа. За Бээжин хотод өглөөний 6 цаг болж байна. 13 жилийн өмнө яг энэ өдөр бас наад ингэлээ Бээжинд явж ээжээ. Чиний өглөөний юм байна. За энэ сал руу орох гээд орчролж байна. За нэг гараад алчихна хаа. Crazy mouse. За Universal Park-а үүдэн дээр нь очролж ороод тэгээд дотогш ороод маш том юм бэлээ. Одоо дотогш орсныгаа дараа дахиад энэ үүдэн дээр дахиад ингэж очролдог. Ер нь бол Хятадын үзэр үйлчилгээ очрлолтын одоо тэр соёл бол үнэндээ аимшигтай хөгжсөн газар илээ. Ерөөсөө стресс үүрэхгүй тэгэл амар урт очр байгаа мөртлөөсөө тэгэл ямар ч байсан ингээл очроороо явсараа л тийм стресс багтаа ингээд юмд очрлоо сурсан арт юм байна гэж би бодсон. It's good to see you today.
За дэлхийн өнцөг болон бүрээс зорж очиж үздэг Universal гэдэг паркийг үзсэн сэтгэл маш гоё байлаа. Бидний хувьд нөгөө яг эд зуны удирал амралтын үеэр байгаагүй учраас харьцангуй очир дугаарын хувьд дайггүй сайхан байлаа. Ер нь эд амралтын үеэр очирлаж нэгээс 2 тоглоомд дээр л тоглодог гэсэн маш олон хүмүүсийн сэтгэлийг уншаад бид нар бол Universal дээр бол нэг олон тоглоомыг бол бид нар тоглож чадахгүй байна гэсэн бодолтой орсон бол яг үнэндээ ороод бид нар хүн болгон бараг 10-аад тоглоом дээр тоглосон баха. Зарим нь бүр ингээд галзуу болгон дээр чинь дахиж мэхэж тоглож моглоод ер нь бол хамт явсан эмээнэр маань, эгчнэр маань бүгд л хүүхэд насандаа тийм үзээгүй тоглоомодоо тоглож хараагүй зүйлсээ харж яг тийм хүүхэд насандаа оцсон юм шиг сайхан мэдрэмжтэй байлаа гэдэг сэтгэлээр бид нар Universal өндөрлсөн. За үргэлжлүүлээд би тэгэхэд нэг өдөр бол эхний 2 дахь өдөр бол ингээд ерөөсө бүгд нь яг Universal үзэл өглөөс орой хүртэл тоглоод бүх юмыг үзэж дуусгаад эхний өдөр маань дууссан. За 2 дахь өдөр нь бид нар болохоор хоттой танилцах аяллыг сонгосон байгаа. Тэгээд автобусаар яг нэг автобусаар бүндэ суугаад тэгээд бас хятад аялагч нартай хамт суугаад автобусны дотор нэг хотоо танилцуулах юм гайд маань бүх зүйлсийг тайлбарсан. Гэтэ үндэ бид нар юу ч ойлгоогүй. Ер нь бол цагаан хэрэм орон ортол монголчууд бүгдээрээ унтсан байдаг юм аа. Бид нар л хараад энийгээл тайлбарлагч нь энийгээл юм яриадсан бодвол эднэр маань унтаад байна гэж яриад байсан юм шиг байгаа юм. За тэгээд алдартай цагаан хэрмээ үзсэн сэтгэлдэл үнэхээр ийм бүр үнэхээр үгээр хилэмгүй сайхан байсан. Ятар цагаан хэрмийн уртыг яан. Тэгэд хүмүүс бас маш их байлаа цагаан хэрмээр. Тэгээд нүү дотоодын аялагч нар нь өөртөө маш их юм билээ. 10 жилийн хүүхдүүдийг ангаар нь авчираад айгүй хин цагаан хэрмээ үзүүлээд их хүүхдүүхийг ярьдаг бололтой ерөөсөө маш олон сургуулийн хүүхдүүд бид нартэй зурсан. За тэгээд энэ 2 дахь өдрийн бидний сонгосон автобус маань үргэлжлүүлээд цагаан хэрмээсээ үргэлжлүүлээд нөгөө хааны шинэ ордон хуучин ордноор биднийг авч явсан. Тэгээд ер нь бол аягүй ядарсан байсан болохоор яг тэр ордныг нь бүрөө үзнэ гэвэл бас үл амир өдмөр санагдаад тэгээд би болохоор ингээд үүдэн хэсэгт ойр зүрийн юмнуудыг үзээл байжсан. Манайхан болохоор явсан. Тэгээд яваад зарим нь бас амар хол юм байна боллоо гэж буцаад ирсэн. Тиймэрхүү сэнтэй. Тэгээд бид нар үргэлжлүүлээд за тэгээд их 2 дахь өдөр бол ерөнхийдөө ингээд өнгөрсөн. 3 дахь өдөр нь болохоор бид нар телевизийн цамхаг орсон. Бижотыг дээрээс нь хардаг. Телевизийн цамхагт бид нар орсон. Тэгээд телевизийн цамхагийнхаа бас доотлын аквариум бас орсон байгаа. За ингээд Бээжин хотоор аялсан 4 шөнө 5 өдрийн маань аялал маш гайхалтай пүүлний болж өнгөрлөө. Өдөр болгон зугаатай олон зүйлсийг үзэж харсан сайхан өдрүүд өнгөрлөө. Буудалсан апартмент маань маш тухтай сайхан байлаа. Хамтдаа аялсан бүх хүмүүс маань сэтгэл өндөр байлаа. Энэ аяллаар маш олон зүйлсийг сурч мэдлээ. Өөр дээрээ маш олон челленжүүдийг тавьж хүнтэй ер нь хамгийн чухал нь өөрийнхөө хийж үзээгүй, орлож үзээгүй зүйлсээс хиймлэр айдас өөртөө бий болгох юм байна. Харин яг хийгээд үзэх юм бол биднэрт ерөөсөө чадахгүй зүйл гэж ерөөсөө байхгүй юм байна гэдэг одоо маш том дүгнэлтэнд миний хувьд хүрлээ. Тэгээд энэ аялын турш маш олон зүйлсийг харсан. Тэгээд Бээжин хот маань тийм олон хүн амтай мөртлөө стресс, мэндэл алга, метро, тэр унаа ерөөсөө бүх зүйлсийг яг хүмүүстэй ээлтэй ямар сайхан бий болгосон байгааг хараад бас үнэндээ л Монгол маань ийм болчоосэй гэдэг битүүхэн бодолд төрсөөр аяллаа дуусгалаа. Тэгээд буцахдаа бид нэр Хүүх хотоор ч юм уу ингээд олон дамжлагаар дамжилгүйгээр буцахдаа илүү туршлагатай шууд Баян нуур орох унтлагын вагон захиалаад сайхан унтаж амраад Баян нуур дээрээсээ тохирсон таксиныхаа жолооч маань биднийг тосч аваад тэгээл буцаал хилээрээ гараад ирсэн байгаа. Тэгээд Өмнөв аймагт амьдардгийн давуу тал нь урдуураа маш хямд төсөр зардлаар Бээжин хот буюу Хүүх хот гэдэг олон хотоор ингээд аялах боломж айгүй сайхан байдаг юм байна гэдгийг бас мэдэж авлаа. Ингэж аялдаг зөндөө олон хүмүүс байдаг байх л та. Гэхдээ бидний хувьд анх удаа ингэж аялсан аяллаа маань тэмдэглэл үгээр өндөрлөж байна.